Oh, it's working. We made it work with our Papa Band. What do you know? Ladies and gentlemen, welcome to our Friday Zoom. Honored and blessed. Хатагтай ноёдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бидний энэ удаагийн Zoom уулзалтад тавтай морил. Өнгөрсөн орой ямар гайхалтай байв. Олон мянган хэрэглэгчид манай ливгүүдийн гэр бүлд, ливгүүдийн экосистемд шинээр нэгдлээ. Намайг Ната Казар гэдэг Калифорни мужийн өмнөд хэсгээс та бүхэнтэй мэдчилж байна. 100 хүмүүс энд уулж буй галт төмрийн гамшигтай холбоотойгоор сэтгэл гарган залбирч байгаа явдалд үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Одоо та бүхнийг Ryan Goodkin-тэй холбоё. Баярлалаа. Бидний хувьд үнэхээр амжилт бүтээлээр дүүрэн 7 хоног байлаа. Манай бүтээгдэхүүнтэй холбоотой маш олон асуулт араараасаа ирж байна. Энэ олон асуултын ихэнх нь эрүүл мэндтэй холбоотой. Манай бүтээгдэхүүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөний талаар дараагийн 7 хоногоос дэлгэрүүлж ярмаар байна. Гэсэн хэдий ч хүмүүсийн хамгийн их асууж байгаа асуулт нь миний жороор уудаг ийм юмнууд байна. Тэгэхээр би ямар шимт хичээлийн дутагдалд орсон байна вэ гэж асууж байна. Тэгэхээр энд юу болж байна вэ гэвэл хүмүүс одоо им ууснаар шимт хичээлийн дутагдалд ордог гэдгийг ойлгож эхэлж байна. Жишээ нь хүмүүс шээс хөөдөг им их уугаад магнийн дутагдалд ордог. Таныг эмчид очиж үзүүлэхэд таныг даралт өндөртэй байна гэхэд маа гэд им өгдөг. Тэгээд уусны дараа 8-аас 12 хоногийн дараа танд дүгшсэн, ядарсан нойргуудх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Үүний дараа ахад л эмчтэр очиж сэтгэл түгшилтийн эмгэгийн эмчилж авдаг. Үүний дараа юу болох нь ойлгомжтой. Дээрх эмнүүдийг ууснаар таны биеиндх шин бижээл, эрд суйц суулан багаснаа л гэсэн үг. Тэгэхээр та эм уусны дараах гаж нөлөөнүүдийг хараад үзээрэй. Ихэнх тохиолдолд энэ нь шин бижээлийн дутагдaltaй шууд холбоотой. Ийм гаж нөлөөнүүд их гарч байгаа нь итгэхмээргүй хэрэг юм. Над руу хүмүүс энэ талаар имэйлээр асууж байгаад маш их баяртай байна. Учир нь би тэдэнд батлагдсан баримт дээр суурилсан мэдээллийг шууд өгч чадхад байгаа юм. Би хүмүүсийн эмийн жортонд тааруулан тохирох шимт хичээл эрдэс бодисыг зөвлөж хэлдэг. Одоогийн байдлаар Америкийн эцсийн улсад хүн амын бараг 75% нь жороор им ууж байна. Хүмүүс эмийн гаж нөлөөг ухаарч эхэллээ. Эмийн гаж нөлөөгөө дарах гэж ахаад нэг өөр юм уухаас ч хүмүүс залхаж байгаа. 5-аас олон им уумааргүй байгаа шүү дээ. Энэ нь олон хүний хувьд туйлын залхмаар хэрэг. Эмчээс жороор им бичүүлж аваад эмийн санчаас им авахд хүртэл өвчтөн өөрөө бүрэн дүүрэн мэдээлэл авч чаддаггүй. Эмийн санч нарын хувьд өөр асуулт байна уу? Энэ дээр хурдан гарын үсгээ зурчих. Баяртай дараагийн хүн гэдэг. Энэ нь үнэхээр яарсан түргэн нөхцөл байдалд болж өнгөрдөг. Зөв мэдээлэл өгдөггүй. Үүнийг манай ливгүүд олж харсан. Би үүнийг үнэхэрийн сайн ойлгож байна. Учир нь би эм зүүч мэрэгчлээ энэ салбарт олон жил ажилласан. Юу болдгийг нь сайн мэдж байгаа. Хүмүүс мэдэхгүй зүйлээ асуун мэдлэгээ дээшлүүлж байгаад нь баярлахаас гадна тэд өөрсдөө ч ирээдүйд зөв шийдвэрүүдийг гаргана. Тэгэхээр энэ бүх асуудлыг манай ливгүүдийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр шийдэх боломжтой. Мультивитамин, D-витамин, магний зэргийг уух нь өвлийн улиралд үнэхээр хэрэгтэй. Дээрх бүхий л витаминууд нь манай өдөр бүрийн хэрэгцээд багтсан. Энэ багцаар анх эхэлсэн нь үнэхээр гайхалтай зүйл болсон гэж хэлье. Үүнээс хойш бараг 2 жилийн хугацаанд бид олон талаараа үнэхээр их өсөж хөгжөөд байна. Бидний өсөлт үнэхээр итгэмээргүй гайхалтайгаар үргэлжилж байна. Өнгөрсөн жил бид 10 шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа талаараа ярьж байсан бол энэ онд 20 болон түүнээс олон бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа. Арбамын гаруй хүн манай ливгүүдэд энэ 7 хоногт шинээр нэгдсэн байна. Баасан гарагт бид та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг бол даваа гараг бүр Лиза бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцуулж байгаа. Та бүхэн Лиза руу мэйл өчгөн түгээмэл. Тэр ч мэйл болгонд сэтгэл зүрхээ гарган хариулдаг. Лиза Райн хоёр шиг ийм өндөр мэдлэг ур чадвартай хүмүүс дампуураад байсан нэмэлт бүтээгдэхүүний зах зээлийг иргэн сэргээж байна. Тэд хамгийн сайн орц найрлагатай хямд үнэвхий бүтээгдэхүүн гаргаж ирснээс хойш 2 жил хүрэхгүй хугацаанд 1.7 сая хүнд хүрсэн амжилттай байна. Лизад бас баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Тэр хүмүүсийн асуултанд үнэхээр сэтгэл зүрхээ гарган хариулдаг. Имэйлд хариулсан хариултуудыг харахад яг л сүнсэн тэнгисийн гар бичмэл шиг урт байсан гэдэл бод. Үнийг л хэрэглэгчдтэй сэтгэлээсээ хандах гэдэг юм шүү дээ хүмүүсээ. Энэ ирчээрээ бид 2030 он гэхэд 100 саяулаа болохоор байна. Amazon-ы 230 сая хэрэглэгч сар болгонд $49 төлөөд бүтээгдэхүүний төлбөр дээрээ ингэж нэмж мөнгө төлж байж хүргэлт авдаг.
Гэтэл хажууд нь ливгүүдийн гишүүнчлэл экосистем нь дэлхийд дээрх хамгийн үнцэнтэй гишүүнчлэл юм. Би өөрийн 5 хүүхэд, 2 ач хүүхдээрээ андгаалж хэлэхэд би клубын гишүүнчлэлийг сайн мэднэ. Би Costco, Sam's Club ороод загасны хэрэгслээ авдаг. Эдгээр газруудад би сарын $10 төлөөд хямдрал, машин угаалгын үйлчилгээ бас авдаг. Миний нэг таньдаг залуугийн компани жилдээ $100 сая хийж байна. Ягаад гэвэл машин угаалгын газарт сарын $50 төлөөд хүссэн үедээ үнэгүй машин угаалгаж байна. Тэгэхээр хатагтай ноёдоо ирээдүйн худалдаа арилжаанд гишүүнчлэлээр голлох гэж байна. Гэхдээ хамгийн чухал нь хэр анхаарал халамж тавих вэ гэдэгт гол учир нь байгаа. Ливгүүд анх эхлэхдээ л хайраас эхэлсэн. Лиза цагаа зарцуулж хэрэглэгчтэй үнэхээр өөрийн найз шигээ чин сэтгэлээсээ ханддгийг энд онцлон дурдъя. Зайлшгүй хэрэгцээ шаардлагатай витаминаа авч байх нь бидний хувьд үнэхээр чухал. Танд эрүүл мэндийн эсвэл эм уусны дараах олон гач нөлөө илэрч байвал та манай шинэ тэжээлийн дутагдлыг арилгах өдөр бүрийн хэрэгцээд багцыг сонгоорой. Манай өрөвсөл намдаадаг фактор 4-ийг мөн хэрэглээд үзээрэй. Учир нь өрөвсөл нь эрүүл мэндийн маш олон асуудлын суурь болдог. Түүнчлэн манай супер ред, супер грeenийг ууснаар өөрийн антиоксидантын хэрэгцээгээ нөхөж чадна. Яагад гэвэл бид биендих чөлөөт радикалуудаа хөөх ёстой шүү дээ. Тэгэхээр хүний бид зайлшгүй шаардлагатай хэрэгцээт шим тэжээлүүдэд авч байх нь үнэхээр чухал учраас би хүн болгоныг манай бүтээгдэхүүнийг хэрэглээсэй гэж хүсэж байгаа юм. Имэйлээр над руу нэг хүн уудаг бүх нэмэлт витаминаа хогийн савнд хай. Тэрний оронд нэг сайн савтай витамин уухад л болно гэж хэлсэн. Нэг л нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд бүхий л хэрэгцээгээ хангаж чаддаг байсан бол их сайхан л байна. Гэхдээ нэгийг уугаад л бүх зүйл шийдэгдэн гэсэн зүйл байдаггүй. Хэрв нэг л гайхалтай нэмэлт бүтээгдэхүүн байсан бол зөвхөн тэрийг хэрэглээд л байж болох байсан шүү дээ. Би жишээ нь маш олон төрлийн нэмэлт витамин хэрэглэдэг. Заримдаа энэ нь бага зэрэг төвөгтэй санагддагч эрүүл мэндэд их хэрэгтэй болохоор уугаад л явдаг. Хүмүүс надаас имэйлээр их асуудаг асуултуудын нэг бол би өдөр болгон уух ёстой юу? Би яагаад өдөр бүр уух ёстой юм бэ? Өдөр бүр биш 7 хоногт 2-оос 3-ыг уувал зүгээр үү гэж асуудаг л та. Тэгэхээр 7 хоногийн 2 эсвэл 3 өдөр нь эрүүл хооллоод бусд өдөр нь түргэн хоол идээд байвал эрүүл байна гэж худлаа шүү дээ. Миний хэлэх гээд байгаа зүйл нь тууштай байдал юм. Та эрүүл мэндээ сайжруулмаар байгаа бол өдөр бүр уух шаардлагатай гэсэн үг. Бас л адилхан та 2-3 өдөр фитнест яваад үлдсэн өдрүүдэд нь хөвтөд байвал үр дүнгүй байдагтай адилхан юм. Өдөр болгон хөдөлж байх хэрэгтэй. Хэрв та өөрийн биеэ хамгийн сайнаар нь урт удаан хугацаанд байлгахыг хүсэж байгаа бол өдөр болгон биедээ анхаарал хандуулж эрүүл амьдрах хэрэгтэй. Бид төгс биш шүү дээ. Надад 80-20 дүрэн бас их таалагддаг. Тэгэхээр хамгийн гол нь бид өөрсдийн уудаг нэмэлт бүтээгдэхүүнээ тууштай тасралтгүй хэрэглэхэд байгаа юм. Хэрвээ та зарим өдөр түргэн хоол идээд биеэ амраагаа дасгал хөдөлгөөн хийхгүй өдрөөч нэмэлт витаминаа таслахгүй уух нь өөртөө анхаарал хандуулах хамгийн хялбар зөв арга зам юм. Тэгэхээр залуусаа би ямагт хамт байна гэдэгт санаа бүзөөрэй. Бас манай шинээр гаргаж байгаа нойрны гами удахгүй гарах гэж байгаа явдалд үнэхээр их сэтгэл догдолж байна. Зажилж хэрэглэдэг бүтээгдэхүүн. Би турших байдлаар хэрэглэсэн чинь яг л үлгэтэй хөөгч шиг нам удаж байсан. Харамсалтай нь дуусчихсан. Дуусны дараа хөөгч шиг унтахаа болчихсон. Удахгүй та бүхний гарт нойрны гами хүрэх гэж байгаа явдалд би үнэхээр их сэтгэл догдолж байна. Райан чи боломжтой бол надад хэлээрэй. Манай ливгүүд цааш олон гайхалтай бүтээгдэхүүн гаргах болно. Та нарт хэрэгцээ шаардлагатай учраас бид бүхэн ч шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргасаар байх болно.